Шинжлэх ухаан танин мэдхүү од мөндөр сууг үзэгч сонсогчдоо сайн сайхан бүхний хүсэн мэдчилж байна. Бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 170 гэсэн хост айлгоноор хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар сайн хүнсээр сайхан амтыг ураатай хооллыг компани мөн аялах боломжийг хүмүүрт ураатай Join Me цэгмэн аялын цахим платформ ажиллаж байна. Студид өгүүлэгч орчуулагч Мөнхбаатар маань мөн Join Me цэгмэн платформын захирал Цомирлог миний бие ажиллахад бэлэн боллоо. За өнөөдөр дэлхийн ямар нууцыг бидэнд дэлгэх вэ? За өнөөдөр хоёулаа элсэн цэлд очноо. За Улаан Монголын хүүтнээс ангижраа жоохон халуун орны элсэн цэлийн асуудал ярих гэж байгаа. За сэдвийн өнөөдрийн дугаараа сэдв маань араб ирчүүд ягаад олон их нэртэй вэ гэж байгаа. Оо за өстой сонирхолтой нэвтрүүлэг байна. За хоёулаа ч нөгөө юу ч хамаагүй ярьж болдог болохоор тэгээд за өнөө цагт бид нэг эрэхтэй хүн олон их нэртэй байх тухай бодоход л хамгийн түрүүнд бие өвч бүрхсэн хар өмсгөлтэй ихнэрүүдэд дагуулсан араб ирчүүдийг төсөөлдгөө. Тэгээд зөвхнүүдээ гаргацсан тий. Тэгэхээр энэ удаагийн дугаарт араб ирчүүд ягаад олон их нэртэй вэ? Үнэхээр нийтээр тийм байдаг юм уу? Эсвэл маш цөөн тооны ирчүүд тийм байдаг нь бидний нүдэнд тусаад байдаг учраас бид нар тэгж боддог болчих юм уу гэдэг талаас нь ярих гэж байгаа. За одоо эн чинь нөгөө ёс уламжлал юм чинь угаасаа түүхэн улбаатай л байж таараа. Тэгэхээр баахан түүхэл ярих хэрэгтэй болчихж байгаа. Тэгээ бас яг орчин үеийн үзэгдлүүдийг бас хамруулад нэлээд ярина л да тий. За энэ исламын шашин чинь за 6 дугаар зуунд одоо арабын ертөнцид Мекка хотод одоо иш үзүүлэгч Мухаммед гэж хүний үндэслэлээр одоо үүссэн. За тэрнээс өмнө бол арабын нэг овг аймагуд чинь хоорондоо ерөөхдөө нэлээд хагаралтай, дайн тулаантай тэгээд онгор шүтлэгтэй тийм байсан. Тэгээд онгор шүтлэгтэй үеэсээ эхлээл энэ ер нь юу байсан олон их нэртэй байсан байгаа. Энэ онгор шүтлэгтэй байжснаа энэ юуны шашинд шилжих. За еврей шашин чинь за нэлээд дээр үүссэн. Одоо тухайд нөгөө онгор шүтлэг гэдэг чинь хүн харагдаж үзэгдэж байгаа юмаа шүтдэг, нар сараа шүтдэг ч юм уу яадаг ч эсвэл ямар нэгэн дүрс шүтдэг, амьтын шүтдэг тийм байжгаад онгор шүтлэгтэй үеэсээ ямар нэгэн үл үзэгдэх бурхныг төсөөлж шүтэх хэмжээнд хүрч ийн гэдэг чинь бас нэг оюун санааны дэвшил гэж үзээд байт юм л. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор ингээд цогц хуулиуд гарна. Одоо нэг олон газар орныг хамарсан, олон хүнийг хамарсан тэр одоо арабын цөлдөр арабын хоогийн маш олон овг аймагуудыг нэгтгэсэн тийм хууль гарч ирснээрээ одоо энэ одоо олон их нэртэй байх уу хэд их нэртэй байх уу гэдэг асуудлууд ер нь нэгэн жигд болж эхэлсэн байгаа даа. За тэгээд энэ нөгөө олон их нэртэй байхын одоо түүхэн шаардлага бас ач холбогдол гэсэн асуудлууд яригдчих эхлэдэг байгаа. За хамгийн нэгдүгээрт ерөөсөө дайн тулаан л яригдах юм лээ. Нэг тулаанд яалагдлаа хяар цохиуллаа. Хүүсийн харилцаа одоо бүр 9 нийгмийг хөлчдөг. Бүх ирчүүд нь үхээд дуусчихна. Тэгэхээр ерөөсөө тэнд байгаа энэ ч нэг одоо бид нар чинь за нэг нас барсны тэтгэмж ч юм уу дижигч ялцсны юу ч гэдэг ч юм уу тиймэрхүү хүмүүнлэгийн талын юм чи одоо байгаад байна шүү дээ. Тэгэхээр эн чинь бол бүр саяхны бүр 20 Монгол гэвэл баг 20 дугаар зууны сүүл 21 дугаар зууны үзэгдэл гэдгийг ер нь бол бид нар ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тэрнээс өмнө бол эмэгтэй хүн за одоо ямар нэгэн байдлаар бэлэвсэрч үлдсэн бол хүүхдүүд өнчирч үлдсэн бол ялангуяа охин хүүхэдтэй тийм үлдсэн бол ямар нэгэн хамаатан садны ч юм уу тийм эсвэл буцаад төрхөндөө очих ч юм эсвэл төрхөн тэр дайн тулаанд ороод тэр эцэг нь аав маав ах мах нь тэр дайн тулаандаас өргөгдсөн байвал яах юм хэцүү шүү дээ ийм амар хэцүү амьдрал чинь тий. Тэгэхээр тэр үед яаж амьд үлдэх вэ гэдэг л асуудал яригдаад байгаа хөөе. Тэгэхээр баг амьд үлдэхийн тулд хүний хидэх ихнэр болсон ч яах вэ гэдэг асуудал яригддаг болцсон байсан үе юм билээ. Яг энэ зохицуулалт жишээлбэл манай түүхэнд бүр маш бат бох байсан шүү дээ. Тийм хаадын түвшинд ч тэр тий. Одоо нэг хааны хатан бэлэвсрэхэд дараагийн одоо хүүн аав нь тий ихнэр болгоод авах юм бол нэлээд бат бөх байсаар байжгаад сүлд жоохон бүдгэрсэн байгаа шүү. Тэгэхээр энэ соёл бол бидний хувьд бол бүр нэг тийм одоо бүр пупа гэд гайхаад байх юм одоо бол байгаагүй. Одоо л өөр болохоос шүү дээ. Тий.
Тэгж бас нэг хүн амын тогтвортой нэг эрчүүд нөгөө нэг амнаас эрсдэх нь бас харьцангуй тогтвортой болцсон болохоор л бид нэр тэр янз бүрийн юунаас холдчихад байгаа байхгүй тий ер нь бол одоо таны яг хэлдэг чи одоо манай Марат өгшийн хөтэлдэг хөтлөөд өнгөрсөн 2 дугаар үлэлд хөтлөөд дуусгасан юу хөнөөгийн төв тэндээс эхлээд яригдж байгаа авах түших яс гэж яригдж байгаа шүү дээ тэгэхээр нөгөө нөхөр нь нас орчвол нөхрийнхөө эрэгтэй дүүтэй эсвэл хадам дүүтэй эсвэл хадам ахтайгаа гэрэлдэг тийм юмс бол Монгол түгээмэл байсан. Тэр практик ач холбогдлоо бодсон ч гэсэн ер нь бол тэр маш зөв байсан. Тийм шүү дээ. Одоо энэ их зөрчилдөөнтэй дайн тулаантай үед чинь нөгөө нөхөр өрчгөө олон байх, зэрэг олонтой байх гэдэг чинь нэгдүгээр зорилго болж байна. Тийм ерөөсөө хүүхэд гараа одоо хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг шиг тийм. Энд чинь хүүхэд гараа ямар ч зэн хүүхэд гаргаад явж итэл нэг том нь арай тусд ороод мал хүй гэсэн одоо мал хүйд нь туслаад явдаг ч юм уу тийм. Энэ аж ахуйн нөхцөл байдалд болвол хоёулаа ч аль нэвтрүүлгээр ярьслаад баг нэг ярьсан. Бараг саяны Африк дээр ярьсан. Африк дээр тийм. Аж ахуйн одоо тийм амьдралтай нөхцөлд бол олон хүүхэдтэй байх тусмаа сайн. Тийм. Тэгээд ер нь хэцүү цаг үед чинь нэг хүүхэд битгий тооц 2 хүүхдийг нэг хүүхэд тооц гэдэг ч юм уу тэр нэг эндхэ бодоод шүү дээ тиймэрхүү яриаг сургамж хүртэл гарцсан байх чинь. Одооний нөхцөл ч гэсэндээ ер нь бол энэ мал хууга маллаад амьдарч байгаа манай малчид цөөх хүүхэдтэй хахаар тэр их малын тэр их аж ахуй ажлыг яаж нуулах юм те. Тэгэхээр ерөөсөө олон хүүхэдтэй байх нь одоо сайн байгаад байгаа учраас бидний ерөөл аман одоо харилцаанд хүртэл илүү шингэсэн байдаг шүү дээ. Хүнжлийнхаа хэрээр хүүхэдтэй болоороо нөгөө аян сэтэрхий хүнжлөөрөө дүүр хүүхэдтэй болоороо нөгөө аян сэтэрхий байвал одоо сайн нэтрээ тийм авал дандаа явж байдаг шүү дээ. Ерөөл өгдөг шүү дээ. Аян сэтэрхий ям байг маяг юу гэдэг. Тийм уурган хугархаа байгаараа энэ гэл тий. Тэгэхээр энэ аж ахуйн нөхцөл байдлаас хамаарат ер нь олон хүүхэдтэй бол одоо ч гэсэн ер нь нөгөө энэ нөгөө юуны олон их нэртэй болдог тэр юунуудыг хараад хахад одоо нөгөө нэг Африкийн болон Арабын ертөнцийн жоохон хөгжлөөр хоцрогдсон тийм газрууд л ер нь одоо хүртэл түгээмэл яваад байгаа юм билэ. Тийм тэгэхээр нөгөө амьд сэтгэхгүй бөгөөд амьдралын юм яг харьцангуй хуучин сэгэлбэртэй байгаад байна гэсэн үг шүү дээ. За тэгж гараад байгаа юм билэ. Тэгээд ер нь нөгөө цаг үе ер нь шал ондоо байсан гэдгийг бас манайх нь үзэгчид бас энэр ягаад гэвэл би энийг дахин хэлээд байна вэ гэхээр энэ чинь нөгөө хамгийн нэн төрөнд эмгэгтэйчүүдийн эрх зөрчиж байгаа асуудал хамгийн нэн төрөнд яригддаг учраас цаг үе нь өөр шүү гэдгийг би дахин хэлээд байгаа шүү. Энэ дэр нэг жишээг хэлэхэд энэ бүр Библийн хуучин гэрээний дэд хуулийн 22-ийн 28 дээр бүр нэг юм бичсэн байгаа. Гэр бүлээс гадуур харилцаанд ороод баригдсан бол хүчээр гэрлүүлдэг хууль байсан тохиолд. Тэгэхээр одоо бүр ингэж хүчээр хийсэн байсан ч хүчээр гэрлүүлчихдэг байсан байхгүй тохиолд. Ямар хэрцгий юм бэ? Амьжигтэй байгаа тийм. Яагаад гэвэл тухайн үед тэр эмэгтэй хүнийг цаашаа амьдруулахын тулд тийхээс зүр аргагүй байдаг байсан. Тэр чи одоо инж минжийн өгөөд яа штэ хүчээр гэрлүүлнэ штэ нэг эцгийгт нь. Тийм. Тэгэхээр нэгдүгürt тийм одоо байдалд орсон эмэгтэй хүнтэй суух хүн болдог. Тийм. Тэгэхээр ганцаараа амьдрна гэдэг чинь яг үндэ тухайн үед тэр хууль цааз хэцүү байгаа хэрэгж одоо бид нэр цагдаа гэдэг нь байгаа тулдаа гадаа тэр цагдаа манай үүдийг сахиад зогсохгүй ч гэсэн цагдаа байгаа тулдаа би одоо санаа амар унтж амарч штэ. Тэгтэл тийм биш цаг үед чинь эмэгтэй нөхөрт гарахгүй удна гэдэг чинь баг удаа амьдрахгүй л гэсэн үг байхгүй. Аимшигтай цаг үе байсан. Учраас тийм учраас асар өөр цаг үе байгаад байгаа гэдгийг манайхан ер нь ойлгох хэрэгтэй шүү. Нэгсэндээ манай Мөнхбаатар энэ олон их нэртэй болох энэ үзэгдэл үүссэн суур шалтгааны гэж яриад байна шүү дээ. Тэг үлэглэж дахин ер нь яриад байна л да тий. За тэгээд зарим газар бол албан ёсны нэг их нэртэй одоо дайснаас олдсон эмэгтэйчүүдэд боол маягаар авч амьдруулдаг байсан. Одоо нэг ялангуяа Ромын үед чинь нэг тиймэрхүү юм их байдаг байсан шүү дээ. За энэ бол бас жоохон нэг аюултай үзэгдэл. Одоо тэр чинь нөгөө боол болоод ирсэн нэг дайсан байж байгаад ялагдсан тэр дайсныхан охин мөхнийг ч юм уу эхнэр мэхнэр ч юм уу эмгтэй дүүмөө гэж юм уу татаад авчдаг. Тэгээ гэртээ ингээ боол маягаар амьдруулаад ахаар тэр нь жоохон аюултай нөгөө сонзонтой байж байгаад нэг өдөр унтж яхад нь тэр чинь утгалждаг ч юм уу хоолойг нэрчдэг ч юм уу тиймэрхүү. Ячил хорог шүү дээ. Тий хоолнд нь хор хийгээд өгч ч юм уу тиймэрхүү асуудал гард ер нь гараад идэг байсан байгаа юм л да. Тэгэхээр нөгөө нэг исламын хуулиар тэрийг зохицуулж байгаа.
За тэр эн чинь бол нөгөө их тухайн үед нүнхээр нийгмийн үзэгдэл болоод исэн учраас тэр нэг татаж авсан янз бүрийн хүүхнүүд нь гэрээ эзэн алчдаг тиймэрхүү тохиолдлууд гараад исэн учраас энэс сэргийлсэн хуулийг одоо Коран сударт оруулж өгсөн байгаа юм л да. Олзлогдсон эмэгтэйтэй эхнэр нөхрийн харилцааг үүсгэсэн бол гэдэг чинь үндсэндээ харилцаанд орсон л гэсэн үг. Тэгсэн бол түүний гэр бүлийн албан ёсны гишүүн тооцно гэж. Ямар ч энэ жөглгүй авсан хичнээн боолын замаар орчихсон байсан ч харилцаа үүссэн л бол тэр бол албан ёсны бэр тэр айлын тэгж одоо хуулинд нь ингэ статусын дээслэж өгч шүү дээ. Шууд тий албан ёсны full member тий албан ёсны гишүүн болгож авдаг байсан гэж байгаа. За мөн эрэгтэй хүн зөвхөн бүгдд нь ижил тэгш хандаж байгаа тохиолдолд 4 хүртэлх тооны ихнэр авч болно гэж байгаа. Энэ дэр яг нэг орчуулгын болохоор нэг сонин агуулгатай болчихдаг штэ. Дөрвөлөнд нь тэгш хандаж чадна гэдэгтээ итгэлтэй байвал 4 хүртэлх тооны ихнэр авч болно. Чадахгүй бол нэг ихнэртэйгээ амьдраа гэж ер нь тэгж Коран сударт тодорхойлд юм байна. За энэ 4 гэж тодорхойлж байгаагийн учир нь бас нэг сүүл рүүгээ нэг тийм исламын өнцгөөсөө энэ ч нөгөө нэг 1400 жилийн турш оршин тогтноод ирсэн л юм чинь болж бүтцээр л байсан гэсэн үг шүү дээ тий. Бүтдэггүй байсан бол энэ ч нэг өсрэл 100 жил явал 50 жил яваад ч юм устчих ёстой шүү дээ тий. Тэгэхээр бүтээд байгаа шалтгааныг нь ислам шашны өнцгөөс нь бас нэг хоёулаа ярих юм. Тэн дээр энэ 4 ихнэрийн учир гарч ирэх юм л. Чухам ягаад энэ 4 гэдэг тоо гараад ирэх гэдэг тий. За ихнэр авах 2 буюу түүнээс дэш ихнэр авах болвол үндсэндээ эдийн засгийн асуудал. Ер тэжээж чадахгүй гэдэг л асуудал ер нь. Тийм шүү дээ. Тий. Манай Монголд ч гэсэн ер нь тийм л байсан. За тухайн одоо их нэрийг төрхөмд нь буцаах уу эсвэл би одоо төрхөмд нь буцаах бол ашиггүй шүү дээ. Тэр чи инж минжийн төлөөд ингээд авцсан байгаад байдаг. Тэгтэл тэр чи уг нь за миний эрэгтэй дүүн асуурсан болвол би ингээд бэрээга өөрийнхөө ихнэр болгоод авах нь надаа манай ураг удамд илүү ашигтай байгаад байдаг. Тэгэхээр би тэрийг тэжээж чадах хөрөнгөтэй болвол тусад нь мал хуу гаргаад гэр орон гаргаад амьдруулж чадхаар байвал би авцсан дээр байхгүй тий. За өөр төрөө ярьж байгаа даа алуулах нь тий. Тэгэл хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг одоо тий одоо энэ төрөнөөс нааш яриад байгаа энэ бүлийн амьдрал аж ахуй гэдэг чинь нэг олон хүн байх тусмаа ингээд тэр амьдрал чинь ингээд хөгж дэвжээд яваад байдаг. Одоо жишээ нэг хүүхдийг өсгөөд за хажуугаар нэг 10 ямаатай нэг хүүхдтэй байхад тэрийг ганц хүн бол хийж чадахгүй. 2 хүн болчихлоор тэрнээс 2 дахин баг 3 дахин их мал за тэгэнгүүтээ 2 3 хүүхдийг бол өсгөж чаддаг болоод эхэлчихдэг. Тийм байна тий. Соёны штэ. Одоо нөгөө нэг 2 хүний тусдаа хийж чадах хөдөлмөрийн үнцэн хөдөлмөрийн одоо хүчин чадал гэх юм бол тэр 2 эхнэр нөхөр 2 нийлчих юм бол 3 4 хүнийхтэй тэнцвэж хоо болоо явчихдаг нэг тийм хөдөө жоохон амьдралын онцлог байгаад шүү дээ. Тэрний яг тэр утгаараа дэмдэндээ дээс ирчэндэ гэдэг монгол хэлний хүчин тэр ихгүй. Дээсийг ирчилчихлээр тэр хялгас тутмын одоо дааж чадах хүчин чадлаас илүү хүчтэй болдог гэдэг утга. Ямар гоё харьцуулж хэлсэн. Тий, дэмдэндээ дээс ирчэндэ гэдэг чинь тийм гоё үг байна шүү дээ. За тэгээд энэ дэр бас нэг сони үнцэг хэлэхэд одоо жоохон дахиад муухай санагдчих магадгүй гэл одоо хаяага манаал хэлэхээс биш. Хөдөлмөрийн насанд хүрсэн эхнэр гэдэг бол бэлэн ажиллах хүч шууд ирж байгаа. Ер нь бол үнийг л хийх юм шүү дээ тий. Хүүхэд өсгөөд 12 3 хүртэл 10 хэдэн жил тэжээж тэр хүүхэд чинь юу болж штэ хөдөлмөрийн хүч болж штэ. Тэгэхдээ эхнэрийг бол бэлэн юу баг одоо энжин өгөөд бэлэн ажиллах хүч худалдаж авч байгаа нэг тийм өнцөг бас яригадаад байгаа байхгүй. Тэр хүүхэд хүртэл яг үнийг хэлэхэд өнөөгийн нөхцөлд өгөл болохоос ш одоо хууч яг нөгөө бүр өөр аж ахуй одоо үйл ажиллагаатай байх. Тэр хүүхэд бол ядаж хонь маландаа явна тий. Усаа татаад авчин тий чинь бас нэг төрлийн тий. Эхнэрүүд бол тэгэл ер нь тухайд эрэгтэй хүний хийж чаддаг бараг л ихэнх ажлыг хийж чадсан шүү дээ мал хуу тий. За адуутай ноцтолдохыг арайж чадахгүй түүнээс ч бусдаар бол ер нь л ажлыг хийж байгаа. Тэглэж нөхрөө дайнд явцсан байгаа цагт эхнэрүүд тэргээ хийхээс өөр аргагүй болно гэдэг ч юм уу тий. Энэ дээр бас нэг за яг ер нь нийгмийнхаа бүх үзэгдэл талаас нь бодоход олон эхнэртэй байх нь түүхийнхаа хувьд нэг асуудал байгаагүй юм билэ. Өөр янз бүрийн хүнд асуудал энэ нөгөө гэрлэлт нөгөө юу гэр бүлийн амьдралтай холбоотой янз бүрийн хүнд асуудал байгаад байдаг. Тэдний нэг нь бол
За ер нь Арабын ертөнцид маш төв гэмлээ өгдөг. Тэгтээ миний сонсч ирснээр Хятад, Японы дээр бас төв гэмлээ байсан. Тэр болохоор хитрхи балчир нэлгаар нь гэрлүүлдэг асуудал байгаад байгаа. Энэ дээр бүр айгуу сони юм. Мухаммед өөрөө Айша гэдэг ихнэр 6 настайд нь аваад 9 настайд нь одоо тэр хосын ёсыг үйлдсэн гэж ярьдаг юм тийм үү? Тий. Тэгэд энэ хардаа бүр Айшагийн өөрийнх нь бичснээр тийм байгаад байгаа. Тэгэхээр одоо ямар өчртэй энэ үү? Яасан бэ? Яаж ч одоо зөвөр тайлбарлах гэдэг энийг бол би үнэхээр хэлж мэдэхгүй байгаа. Тэгээд одоо манай үзэгч сонсогч дотор исламын шашинтай хүн байвал одоо энийг ямар ч утгатай юм бэ. Тэгэд энэ нөгөө жишг болоод явцсан асуудал байгаад байгаа байхгүй. Тэгэд яагаад ийм байна вэ гэхэлэр чинь одоо нэг айгу том баян гэр бүлийн одоо нэг эрэгтэй хүн одоо насанд хүрэх гэж юм нэг 12 3 14 настай болоод болно шүү дээ тэр эрэгтэй хүүхэд нь. Тэгэнгүүт өрсөлдөх нэг 2 гэр бүл нь охтууд нэгнийх нь охин нэг 8 настай 9 настай ч юм уу эсвэл магадгүй 6 настай ч юм уу байхад ингээд төрүүлж тэр охиноо өгөх гээд бүр хар налхаас нь аваачаа гэрлүүлчихдэг. Тиймэрхүү. Тэгэд яг хөө тэр Куран сүнс дээр болохоор ингээд бие биелдэг үүсэх. Одоо за яг чинь нас мас бол заагаагүй зүгээр бие биелдэг гүйцэх гэж ярьдаг л байсан юм шиг байгаа. Гэхдээ тэгээд тэр нь яг мөрдөгддөг байсан уу юу гэдэг. Энэ дээр тэр олон ихнэртэй асуудал байх биш. Асуудал биш. Эхнэрийн насны асуудал айгүй хүн дээр. Бурхан наачстай ямар муухай эвгүй бэ үнэн бол тий. Тийм асуудал ер нь гараад идэг байсан мөлий. За тэгээд иймэрхүү одоо энэ бол бас нөгөө юуны үед бас байсан. Тэр онгоц шүтлгийн үед бол байсан. Тэгээд иймэрхүү янз бүрийн замбрааг асуудлыг одоо ноормчлох гэж одоо тэр Куран сутрыг л өгнө бичээд байгаа. Тэгэхээр энэ чинь нөгөө бид нэр шууд орчин үеийн 20 дугаар зууны либерал нийгэм их хичээлээ тарчлсан хүмүүнлэг нийгэм шиг болгохгүй нь ойлгомжтой 1400 жилийн өмнө бичиж байгаа тэр Куран сутр бол тухайн үед үнэхээр хүндээ байсан асуудлуудыг жоохноор зөөлөж тэгжил бичсэн болов уу гэж би тэгж таамаглаад байгаа юм. За хоёулаа нэг хамтран ажиллагч ярьчаад. За өнөөдрийн манай хамтран ажиллагчаар аялах боломжийг хүмүүртөрөтэй Join Me сегмент платформ маань ажиллаж байгаа. За өнөөдөр би нэг аяллыг нэлээд тодруулаад ярихыг одоо зорьсон байгаа. Таиланд аялал. За одоо ингээд шинэ он солигдох мөч тун ойртчлаа шүү дээ. Ер нь за нэг юм 26 ондоо тий маш гоё өөр зоригтой өөр бүх юмаа шинээр эхлээд бүр нэг тесрэлт хийхээр зорж байгаа хүмүүс байх юм бол манай энэ Таиланд аялалд яваараа яг оныг Таиландад гаргах юм. За тэгээ манай энэ Таиландын хөтөлбөр Бангкокто Паттаятай байхгүй юу? Бангкок гэдэг чинь одоо нөгөө төмөн дүжигнэж бум бүжигнсэн тий. Ганцхан Таиланд ээч биш ер нь зөв өнөд Азийн хамгийн ийм том мега хотуудын нэг байдаг. Ингээл онгоцны буудлаас буугаал хүн ам одоо яаж нэг дор ингээ шавааралдаж тий амьдэрдэг. Дээр нэмээд хөгжил цэцэглэлт инээ тэр ер нь юм одоо хөгжил нь одоо тий ер нь тийч сайн муу юм их олныг олж хардаг. За тэр нь аль нь биднэрт хэрэгтэй байдаг. Сайхнаас нь суралцъя. Муу нь одоо юу гэдгийг тэр одоо тэр нөгөө хөөс мөсөө солиулдаг асуудал чинь тэнд маш түгээмэл байгаа шүү дээ. Тэрийг хараад энэ хүмүүс яагаад ийм байдалд орсон юм бол одоо манай Монгол улс яавал энэс холуур тойрж болох вэ гэдэг ч юм уу тийм юм олж хардаг. Ер нь бол хүн дэлхийгээр аялна гэдэг чинь одоо тэнцэнээсээ суралцаад өөрийгөө дараагийн өөрийнхөө сайн загварыг гаргах тухай байгаа тийм. За тэгэхээр эхлээд Бангкокт очиж байгаа. За тэр ста гэрэл жиднэн гялалтсан тэр нүргэнтэй амьдралаас Паттайя гэдэг хот руу очиж байгаа. Паттайя нь болохоор зүгээр ингээл одоо Таиланд гээл хайхлаар нөгөө гоё юм одоо хаттай маш тонглог устай юм аралтай тэгээ илсэн цав цагаан жижигхэн ширхэгтэй. Бүр үнэхээр гоё. Яг тэр ингээс тэр ингээл хөлөө тавих бүр үнэхээр гоё. Тов тонглог ус руу ингээл хараал тэгэл тэр байгаль дэлхий үнэхээр бас байгаль ээж гээд одоо ямар гоё уран тийм нарийн юм бэ яаж ийм гоё бүтээ гэдгийг мэдэрдэг юм гоё байдаг. Тэгээ манай энэ аяллаа онцлог нь аль алинд нь 5 хоттой бодлоор яваад идэв. Нэгсэндээ та яг манай энэ 12 сарын 29-нд эхлэх аялал бол дандаа 5 хоттой бодлоор явна. За тэгээд эхлээд Таиландын том хотоор нь ороо дараа нь байгальд түшгэлсэн
тэр гоё цагаан эстэй гоё далайн хэрэг дээр чухамчин тэр байгаль тэр нар тэр юу гэдэг тэр сайхан бүхнийг мэдрээд тий 26 оныхаа дараагийн төлөвлөгөөг цээжиндээ буцалгаад ингээд суух тийм гоё одоо боломжтой. Тэгээд 5 одтой байхаас гадна энэ Бангкок дээр ч тэр Паттайч дээр аль алин дээр нэг чөлөөт өдөр тавьсан баг. Яг тэгэхээр бид нар ерөнхийдөө л ажил амьдралын юм шахуу хөтөлбөр дотор ингээл тий цагаас цаг одоо нөгөө дараагийн даалгавраас даалгаврын хооронд ингэж гүс ирээдэл ерөнхийдөө одоо бид нар ч нэг японочууд амар хөрсөлтөнтэй ингээл ястаа цаг нар хэцүү гэдэгээс одоо бид нар тийм юм л дорчлоо. Харин тийм бид нар ер нь тэгэх гэж. Цагаа яаж зохицуулах уу гэдэг чинь л хамгийн том одоо бидний том сорилт болчиход байна шүү дээ. Тийм шахуу хөтөлбөртөө газраас очиод Бангкок Таиландд очингуудаа ингээл дахиад одоо тэдэн цагаас тийм хөтөлбөртөө одоо тэдэн цагаас тэгэхээр бүр үнэхээр ядаргаатай санагддаг шүү дээ. Тийм учраас хүмүүстэй тэр тухайн хотынхон болон тэр байгаль арлынхаа байт юм уу эргийнхаа гоё уур амьсгалыг мэдрээ тайван суух. Туртаа жимсээ авчвал туртаа хоолоо өөрөө сонгож идчихэд ингээд сууж явах тийм боломжийг олгодог байхгүй. Тэгэхээр та нар маань яг 12 сарын 29-нд эхлэх энэ гоё шинэ жилийн маань аялалд яваараа. За тэгээд манай компани нэг одоо давуу тал бол манай хөтөчнөр үнэхээр супер. Та нар маань Join Me цэгийн мэн гэдэг манай пэйж руу орох юм бол манай хэрэглэгчдийн сэтгэл зүгээр битүү байгаа. Манай айлд яваад ирсэн хүмүүс бүгд манай хөтөж үнэхээр супер байсан гэдэг байхгүй. Ер нь бол ийм компаниар аялахын давуу тал бол энд тэгтээ тэргүй бид нэр өдөр тутам ингээд шийдвэр гаргах шаардлага гардаг учраас шийдвэр гаргана гэдэг чинь бас л хамгийн том ажил шүү дээ. Хөтөлбөртэй аялалд, хөтөчтэй аялалд, тэгээ сайн хөтөчтэй аялалд явна гэдэг нь зүгээр л бүх юмаа тэр хүнд даатгачаал. Тэгэл үзгсэн юм нь үзэж сайхан кайф авчаал. Тэгэл ингээд сайхан зүгээр л ингээд оршоол байж чадах байхгүй. Тэрэнд санаа зовхгүй байх гэдэг ч одоо асар том ачаа шүү дээ. Тэгээ дээр нэм хөтөчөө сайн бахлаар тэр хүнд гой тулсан үйлчлэгийг үзүүлдэг. Тэгэхээр манай хөтөчтэй явсан аялагчид ерөнхийдөө манай фэн болол ороод ирдэг. Тэгэхээр маш сайн хөтөчтэй ийм гоё аялал байгаа шүү. За энэ маань бол 4 сая 790-ээр зарагдчихээн ер нь зах зээл дээр харьцан гоё юмтхан байгаа. Яг иймэрхүү төстэй хөтөлбөртэй аяллууд бол энэс 5 сая жоохон гарцсан юм унтаа гадаг шүү. Тэгэхээр манай энэ 12 сарын 29-нд эхлэх шинэ жилээ Таиландд өнгөрөх гоё юм гоё аялалд яваарэ гэж уриалъя. Join Me цэг юм байна. За баярлаа. За хоёлын эвгүй сэдвэр байгаа эргэл орно. За энэ Мухаммедийн өөрийнх нь амьдрал ер нь нэлээд бас жишг болоод байгаа юм хөө янз бүрийн уламжлалт. За тэрээр тулаанд амь өргөцсөн нөхдийн эхнэрүүдийг авахаас гадна янз бүрийн овгүй аймгаас эхнэр татсаар 11 эхнэртэй мөн боол татврын харьцаатай 2-4 эмэгтэйтэй байсан гэж одоо Коран судар дээр гараад байгаа. Манай нөгөө зүнч маань. Зүнч Мухаммед. Ч одоо ямар. Тэгээ энэ нөгөө нэг юу бас нөгөө за Чингис хаан маань үнэхээр л одоо юу тул та их тийм журамтай ирэх юм уу юу гэх тийм тул та 4 эхнэртэй болол тогтсон байгаа шүү дээ. Амар их том газар нутгийг эзэлж Монголын эзэнт гүрний 4 хатантай тий болсон нэг том газар одоо Азийн эзэнт гүрнийг байгуулж байгаа мөртлөө тий. Тэгэхээр Мухаммед бол зөвхөн Арабыг нэгтгэх хугацаанд л ийм 11 эхнэр татцсан байгаа байхгүй юу. Энэ дээр яг нэг юуны одоо Коран судалт бичснээр болвол тэр эхнэртэй бүх эхнэртэй ижил тэгш хандаж халамжлахыг одоо Мухаммед үлгэрлэж байсан гэж бичсэн байгаа даа. За энэ дээр нэг эхнэр нөхрийнхөө найзыг бишээ найзынхаа эхнэрийг авч суух гэсэн асуудал яригддаг юм л бас л бид нэр цаг үеэр нь бодоход за одоо юу гэдэг за одоо муу ёр твитүү гэдэг шиг би одоо нэг өдөр чат хийцэн чинь манай эхнэр манай найз хоёр самбахнаа тавил чи би булчиндаа хөрөөж яс хөндлөцөн үсттэй. Тэгтэл энэ үед болвол яг үнэхэр бодхолоор би одоо бүр өхөлчлөө гэж бодоход эхнэрээ найдах хүн байна миний хамгийн сайн найз л болж таарах гэдэг байгаа байхгүй. Ер нь тий эсвэл одоо хамаатны садны юу гэж гэдэг тий. Тэгтэл эн чинь орчин үеийн нийгэм биш л гэдэг юм. Нийгэм биш байхгүй. Одоо чинь бид нар бол өөрийн гэсэн орон гэртэй хийх ажилтай тий хамгаалалт сайтай нийгмийн шал өөр байгаа тийм. Энэ үед бол тун хэцүү өхөл гэдэг ямагт хаяанд байж итгэл цаг үе яах вэ? Тийм цаг дээр нэрэл найзтай муу ахта эргэжтэйдүүдээ ингээл за ингээрэ гээд датахаас өөр аргагүй хийж нэрээ тий. За тэгээд энэ нийгмийг би өөр нэвтрүүлгийнхаа ихэнд хэлчихье гэж бодоод байсан. За Монголд харин ч бараг төв юм л байсан байж магадгүй гэж бодоод байгаа. Яг л нөгөө
монголч нөгөө мал сүрэг юутай мал сүрэг ер нь ихтэй шүү дээ. Одоо ингээд арабч нөө өөр ингээд аж ахуй орс хуучин ингээд орсын янз бүрийн тариач мэричингүүд нэг үхэртэй нэг мөртэй л хүмүүс байдаг шүү дээ ер нь. Бараг л тий. Монголчууд ч юм болохоор бас нэг айл бас нэг дундаж айл нэг цөөхөн нэг азар гадуу мадуутай ч юм уу тэгээ байгаад тэгэхээр тэгтээ бас нэг хоорондоо их байлддаг монголчууд чинь тийм болохоор олноороо өгч өргөддөг тэгээд ер нь дундаж эрэхтэй хүнд ор хajнаа 2-3 их нэртэй байсан болов уу да гэж би бодод байгаа. Энэ юунд ч юм бол суурин соёл иргэншил хотчсон соёл иргэншил ч юм бол маш материалист. Тийм болохоор инж их шаарддаг. Одоо муухайгаар хэлэхэд бараг л охиноо зардаг гэсэн үг. Одоо охиноо зарах гэж өсгдөг гэсэн үг бараг. Тэр гоо сайхан гоё одоо хөөрхөн хിവэр нь өсгөж ажиллаар нухлахгүйгээр өсгөж гинэ гэдэг чинь тэр гоо сайхны хадгалж байгаа бараг өндөр үнээр зарах гэдэг байхгүй тухайн үеийн нийгмийн агуулгаараа бол. Тэгэхээр тэрийг яг тэр хэмжээний инжиг төлж чадах тэгээд тэгж одоо юу ах эрэгтэй хүн аж үйлдвэрийн нийгмээс одоо аж үйлдвэр хувьсгалаас өмнө бол үүндээ цөөхөн байхгүй. Тэгэхээр нийгэмд за нэг судалгаагаар болвол хамгийн ихтэй хамгийн элбэг үедээ буюу исламын алт үед одоо монголчуудын байлдан дагуулаас өмнө исламын алт үе гэж болж илээ шүү дээ. Тэр үед өсрөөл эрчүүдийн 20% нь 2 буяа түүнээс дэш их нэртэй байсан болов уу да гэсэн судалгаа ер нь гарт юм бэл. Тийм тэгээд за тэгээд Мухаммедээс хойш олон их нэртэй болох нь ерөнхийдөө томоохон Овг аймгийн удирдагч хаан ноён хүмүүсийн практик болж боломжлогдсон. Тэг чинь нөгөө нэг одоо хөрөнгө чинээтэй хүний нэг онцлог байдаг шүү дээ. Эсвэл томоохон бизнесменийн нэг онцлог байдаг шүү дээ. Баян хүн улан баяжаад байдаг онцлог. Тэгээд ямар нэгэн дайн тулаан болж гинтийн ямар нэгэн байдлаар хөрөнгө зөөр хураалгаж дээрэмдүүлэхгүй л бол тий. Тэгэхээр нэг тэр хүмүүс чинь улам олон ихнэр авах гэдэг нэг тийм үзэгдэл байгаад байдаг. Тэгээд Мухаммедээс хойш ерөнхийдөө дандаа томоохон баян ноён хүмүүс л одоо олон ихнэртэй байдаг юм байна гэсэн жишээ. Тэр нь бол одоо нийгмийн нэг үнэндээ 5% ч хүрэхгүй шүү дээ. Ихэнх нь харц зардал байгаа шүү дээ. За тэгээ Куран судрын 4-ийн 3-т болохоор өөрийн сонголтоор 2, 3, 4 их эмэгтэйтэй гэрлэж болно. Гэвч тэдгээр хооронд шудраг хандаж чадахгүй хэмээн имэж байвас зөвхөн нэг эмэгтэйтэй гэрлэхтэн гэж бичсэн төрийн ярьснаар те. Одоо мангар сонсогдож болгоч тухайн үед эмэгтэйчүүдийн эрхийн тал дээр томоохон дэвшил байсан болов уу гэж бодоо. Тэгш ханддаггүй байсныг хуульчилж өгсөн байна. Тий. Нөгөө шовдор ихнэр гэж магадгүй байдаг байсан байна тий. Тэгээ энэ дэр чинь бол Куран судртай болохоор нөгөө нэг за би тэр нэрийг дараар гэдэг буюу бие сэтгэл санхүүгээр хохироосон бол гэж байгаа. За хүнс орон байраар хангахгүй бол за тэгээд одоо ингээд биеийн таашаалыг нь одоо өгч чадахгүй байгаа бол тэр нь сал хүндэслэл болно гэж байгаа. Тий. Тэгэхээр тэр мэрийг хүртэл хуульчлаад өгсөн магадгүй өмнө нь тийм байгаагүй бах тий. Тий. Энэ нь бол бүр нийгэмдээ маш тийм тустай шийдвэр болсон байх гэж миний тухайн үедээ үсрэлт болсон байх. Яг тэгэхээр хэрэг үнэхээр тэр одоо нөхөр айлын эзэн хүн нэг их нэртэй сайн хандаад за хоёрт нь сайн хандаад хоёрт нь муу хандлаа гэж бодоход хоёр ихнэр тэр айлын одоо нөгөө сайн хандаад байгаа эхнэрийн хүүхдүүдэд муу хандаж болно. Хорлож болно, гэмтээж болно. Магадгүй тэр гэрээ эзнийг өстой нөгөө хор өгөөч чамаагүй янз бүр болох гэдэг нь шүү дээ. Тэгээд тагтсан маань ч өөрөө нийгэм докторгоо олоо л энэ. Нөгөө баялаг бүтээгч зөөхөн болоо л энэ. Тэгэхээр Мухаммедийн энэ шийдвэр одоо тэр нэг эмгтэйг хамгаалсан юм шиг боловч нийгмийн айгүй том асуудал шийдсэн шиг харагдаж байна тий. Тэг энэ бол яалч байгаа. Тухайн үед ёс зүйн кодууд л байхгүй. Юу гэснээс одоо би ч одоо айгүй сонио. Шинэ гэр ер нь Библи гэхээр бид нар шинэ гэрээ гэдгээр л мэддэг шүү дээ. Одоо Иесус Христ яасан гэл 3 хоногийн цовдлогтол 3 хоногийн дараа дахиж амьдсан. Гэл нэг философийн агуулгатай тэгснэ бас нэг домог үлгэрч юм шиг. Одоо би чи хуучин гэрээ 2 удаа уншаад шинэ гэрээ 2 удаа уншсан гэхээр чин яванд хуучин гэрээ нэлээд сонирхолтой санагддаг байхгүй. Ягаад гэвэл тэр чин еврей хүн яаж амьдрахыг жүүд хүн яаж амьдрахыг бүрсдэг үг үсгчлэн бичиж өгсөн. Бараг яаж бааж шахныг хүртэл бичиж өгсөн. Бүх хоолоо яаж амталж одоо тэр янз бүрийн халдваргүй шимэгчгүй бол тэр халуун орны өдр бүх асуудал байгаа шүү. Тэр мэрийг чинь одоо яаж өгсөн. Тэгэхээр нийтийн тэр нэг ёс суртахуун, ёс зүйн код болгож суулгаад өгчлөөр одоо жишээ нь юу гэдэг тиймэрхүү юм гаргаж өгөөгүй байгаа цагт уул нэг баруун уулын цаана байгаа зандаах бит хоёр зүүн уулын цаана байгаа эба бит хоёр
зөрчилдөнгүүтэй хоорондоо байлцдаг байсан цаг үе шүү дээ. Ер нь тухай. Тэгтэл тийм одоо үндэстэн ухсаатны нэгтгсэн тийм хууль гаргаж өгснөөр тэр чинь улс бий болох үндэс одоо бий болж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь тэрийг л бий болгосон юм болов уу та гэж Куран содрыг бодоод байгаа. За яг ислам шашин орчин үед янз бүрийн гажуудад явцсан. За исламч гэлтгүү христийн шашин дотор ингээл янз бүрийн эвгүй урсгалууд ингээл байгаад байгаа шүү дээ. Тэгээд ингээд явцсан үнэн. Гэхдээ яг үндсэндээ болвол исламын алтан үе гэдгээс чинь бол ямар их хөгжил дэвшлэг өсрэлтүүд гарлаа. Тий одоо айлгебр гэдэг чи одоо юу араб хөгшүүдэд тэндээс гарсан. За тэгэл ер нь исламын тухайд одон орнч чи үнэхээр мундаг байсан. Тэгэхээр тэр хэмжээний соёл иргэншлийг бий болгох үндэс нь бол Куран судар байжээ тий. За тэгээд исламын шашны өнцгөөс би нэг нийтлэл уншсан юм а. Тэгсэн чинь ингэж яриад байгаа байхгүй. За одоо ер нь угаас исламын шашны өнцгөөс сонсогдно. Исламын шашин үүссэн газар оронд замбраагүй олон их нартай байх явдал түгээмэл энэ нь их олон асуудал үүсгэж байсан. Тэгэхээр 4 их нартай байж болно гэдэг хууль нь нэг байсныг 4 болгож ошруулад исэн биш ээ. 8 байсныг 4 болгож цөөлж өгсөн юм а гэж. Замбраатай болгож байна. Тий. Тэгэхгүй бол нэг хүүхэн авчрал гэрте байлгацсан ихнэр ч юм уу юу ч юм уу халтаас юм яваал гэдэг хөрх юм. Тийм байдаг байсан. За мөн нийгмийн халамж нас барсны тэтгэмж гэх мэтийн зүйлс харьцангуй хожуу үүснийг санах хэрэгтэй. Өөрт цагт эмэгтэй хүний нөхөр нас барсан бол ямар нэгэн эрд түшсэн нь илүү найдвартай. За манай өвөлийн эхлэл биш болвол тий. Манай өвөөлөх ч одоо шалонда чадварлаг хүн шүү дээ тий. За хүн тэдний тайлбарлаж байгаагаар дэлхийд даяар нийт эрчүүдийн 20% нь эхнэрээ хуурсан байдаг гэдэг одоо тийм судалгааны дүгнэлт гард юм байна л да. Тэгэхээр энэ бүрх сонио онцгой байгаа. Полигами амьдрал гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Одоо тий хоёр буюу тий нэг эрэгтэй хүн хоёр буюу түүнээс дээш эмэгтэйтэй одоо ямар нэгэн харилцаатай байх, дотны харилцаатай байх. Тийм амьдрал чинь арабд гэлтгүү дэлхийд дахинд хууль бусаар оршиж байна. Тий штэ ер нь бол тий. Тий одоо энэ бидний өнөөдөр яриад байгаа араб ертөнцийн хуульчилсан болохоос ш. Бусад бүх оронд 20 гэдэг сонирхолтой л тань яг үнэндээ. Тий үнэндээ бол тий энэ бол тийм байж магадгүй. Одоо тэгэл хүмүүсийн ингээл ажиглал ингээд сонсол хүмүүсийн амьдралыг сонсоод байхад 40 мөч байхад бол гайхгүй байл. Тэгэл тийм байх те дээрэс нь одоо юу гэдэг нь хижээл насны хямрал юм бол гэл янз бүр юм ярьдаг л да. Гэхдээ тэр юм тохиолдсон үед нэг 20 охинтой очиж самбганчаал хариуцлага хүлээхгүй гэдэг ч юм уу. Тэгэхэр чин баг исламуудын энэ исламын шашинтнууд ярьж байгаа энэ өнцөг бас нэг оргүйч юм шиг санагдахгүй л байгаа байхгүй те. Тийм үзээ ядаад хаар үүсгээд хаар юм биш болж харагдаж шít. Яг нөгөө талаас харуул те. Харин исламын шашинд энийг хуульчилж өгсөн. Үүнээс гадна дэлхийн аль ч шашинд нэгээс олон ихнэр авахыг хориглоно гэсэн юм байдаггүй гэж. Нэр одоо би бодсон чинь хуучин гэрээнд ч тийм байдаггүй, шинэ гэрээнд ч тийм байдаггүй. Зүгээр л нэг тийм христийн шашин чинь нөгөө католик шашин машин болоод явах зураа одоо нэг пуритан гэдэг нэг тийм харьцангуй ягшмал одоо хүний одоо дотны харилцааны амьдралыг тийм боомлдог хэлбэрлэг орох тусмаа ерөөхдөө одоо ганцхан их нэртэй байна гэсэн юутай болоод явцсан боловудаа л гэж би бодоод байгаа. Тэглээч ер нь Европт бас тийм уламжлал байгаагүй л дээ нөгөө хаад ноёд нь тэгээд явааддаг байсан л болохоос биш. Жирийн ард ирэх дунд бол тийм 2-3 ихнэр авах бол огт тийм асуудал байгаагүй байдаг те. За хоёлаа нэг хамтран ажиллагчид танилцуулаад баахан одоогийн жишгүүдийг ярина. За өнөөдрийн манай хамтран ажиллагчаар сайн хүнсээр сайхан хамт өгөөтэй Холли компани ажиллаж байна. За дөнгөж 22 онд байгуулагдсан шинэ тутам байгуулагдсан компани гэхэд одоо манай хоол үйлдвэрлэлийн салбарт нэлээд юм давшингуу орж ирж байгаа мундаг компани гэж хараад байгаа. Яагаад тэгэхээр эдний байгууллагын гаргаж байгаа шийдвэрүүд одоо болтол ингээд хийж чадсан юм нь бол үнэхээр надад бас хүндлэл төрүүлдэг. Яагаад тэгэхээр бүх хоолндоо эднийх нөгөө mom beef primate махыг хэрэглэж ийн гэдэг нь л үнэхээр супер гэдэг. Жишээлх юм бол би бол одоо ингээ аялал жуулчлалын компани, аялал жуулчлалын бизнес хэрэглэж байгааны хувьд яг ижлэгүүнээр зарж байгаа хэрнээ тухайн өөрийнхөө хэрэглэгчдэд одоо буудлынхын чанарыг дандаа одоо сайн чанараар тавьдаг. Энэ ч өөрөө миний хэрэглэгчтэй хайрлаж байгаа хайр авахгүй. Энд чинь ингээд цаашлаад энэ бүтээгдэхүүн зах зээл дээр тестжүүлдэг нэг хамгийн чухал шалгуур болчихдог. Тэрнтэй адилхан одоо энэ тэндээс авч байгаа болсон болоогүй мах биш. Яг стандарт тогтцсон
үлдсэн Monbeef Prime Meat махыг хэрэгжилж ийн гэдэг нь л энэ компанийг одоо сонгох миний хувьд бол хангалттай үндэслэл болдог гэж хараад байгаа юм. Яг тэгэхээр би бол гэртээ мах авахтаа бүр өчнөө олон ийм хүчин зүйлийг боддог. За энэ бүс нутыг хэрэг вакцин хийдэг вэ? Тэ халдвар төвчин хэрэг гардаг вэ ч гэдэг юм уу? Шүлх хэмглэхийн хамгийн сүүлд хаана гарлаа гэдэг хүртэл бодно шүү дээ. Тийм тэр байтугай тэр одоо тал нөгөө бэлчээрсэн тал дээр нь хэрэг янз бүрийн хормоор цацаг их олон зүйлийг боддог байхгүй. Тэгэхээр энэ өнөөдөр ер нь бид нар өөрсдөө нүүдэлчин аж ахуйтай хэрнээ өнөөдөр айтайхан мах олж авна гэдэг чинь бас нэлээ мэдлэг мэдээлэл шаардсан ажил болчиход байгаа шүү. Тэгээ эднийхийг энэ Monbeef Prime Meat-ийг хэрэгэлдэг гэдэг үгийг сонсоод би энэ компанид автоматар хайртай болох жишээ нэ байгаад байгаа байхгүй. За тэгээд өнөөдөр болтол юг хийч вэ гэхлээр байхгүй. Бидний мэддэг одоо бүх одоо нэрийн чийжилсэн байдаг том сүлжээ дэлгүүрүүд дээр эдний бүтээгдэхүүнийг олж авах одоо боломжийг бүрдүүлсэн байгаа тийм. За нэрийн дуртах юм бол E-Mart, Номин, Оргил, Миний дэлгүүр, GS25, FSM Mart. Одоо бидний мэддэг дэлгүүрүүд бүх дуртаж байгаа. Тийм баг айл болгоны хүнсээ цуглуулдаг дэлгүүрүүд. Тийм. За дээр нэмээд 6 8 нэрийн дэлгүүрүүд. За тэгээд зах бөөний худалдааны төвүүдийн тэр хөлдөөчний тасаг дээр очих юм бол маш ийм гоё ганган савлгаатай ийм хөлдөөсөн бүтээгдэхүүнүүд байна. За хөлдөөсөн бүтээгдэхүүнүүд нь ямар хоолнууд байдаг вэ гэхлээр монголчуудын хамгийн идэх дуртай ороод ямар ч одоо ресторанд ороод хамгийн түрүүнд захиалаад идэх тэр нөгөө бестселлер хоолнууд байдаг. За дурдвал мантуутай гахаа мах, нааша, цаашаа, нэмгэн төмстэй өхрөө мах, калбижим, кимчитэй шүл гих мэт. За тэгээд бүтээгдэхүүнээс гадна сүүлийн үед бүр дахиад нэг 2 үлдээсэн бүтээгдэхүүн нэмж байгаа юм. Тэр нь борцог манту 2 нэмж байгаа. Нэг юм гэрийн гоё борцог гэдэг та. Тэр чинь ингээ хөлдөөчгнэ шүү дээ. За тэгээ авчираад ингээд одоо пэйжэндээ ч юм уу халаагаад итгэд нэг юм гоё ялдаг шүү. Нэг юм халуун гоё борцог гэдэг шүү дээ. Тэр чинь бий болох нь шүү дээ. Ийм гоё бүтээгдэхүүнүүдийг бид нарт санал болгодог. Бид нарт нөгөө олоод авахд амар байдлаар байршуулсан байдаг юм байна. За тэгээд борцог нь яадаг вэ гэсэн чинь Улаанбуудаан дээд гурлаар хийсэн өглөөний цай аян замд хэрэглэхэд маш тохиромжтой, хүүхдүүд идэхэд таатай, зөөл амттай яг гоё гэрийн борцог гинэ. За тэгээ гүн хөлдөөцсөн болохоор нөгөө хадгалаг удаа хадгалагдраас гадна энийг гаргаж ирээл нөгөө богино долгионы зоохонд пэйжэндээ 1-2 минут гаргалаа халуун борцог гэж шүү дээ. За тэгээ мантуу нь бас муу адил Улаанбуудаан дээд гурлаар хийдэг. За тэгээд энэ нөгөө түрүүний миний нэрийн дурдсан гоё хоолнуудтай ингээд цуг итгэд ямар гоё илээ мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр за тэр гүн хөлдөөх технологи гэдэг нь бол нөгөө маш богино хугацаанд хасах 35 руу хөлдөөчж байгаа гэсэн үг. Ингиж нөгөө хурдан хугацаанд хөлдөөсний давуу тал нь болохоор ням бактери үржүүлэхгүй, витамин, эрдэс бодис одоо юу гэдгийг тэр нөгөө уург юм хуман задарч амжихгүй тий удаан хөлдөөх задарч шүү дээ. Тэр нэг мантуу бол өөрийгөө хөлж байгааг ч мэдэхгүй. Хөлдөө төлөвт орно. Янз бүр ааш гаргаж амжихгүй гэсэн тий. Тэгж байж байгаа. Тэгээд пэйжэнд ороод буцаад тийм шинэ хэлбэртэй, шинэ амт нь байж дгаараа ийм онцлогтой байгаа шүү. Тэгэхээр та нар маань илүү олон гоё мэдээлэл авахыг хүсэх юм бол Facebook дээр яг хооллоё гэд монголоор бичих юм бол гарч ирж байгаа. Эсвэл 72 70 11 10 гэсэн утсаар лавлаарай. За баярлаа. За одоо нэг баахан тоо вариант дурднаа. За бид нэр араб ирчүүдийг ихэнх ч юм уу талан ч юм уу мэдгүй. Эсвэл ерөн зүгээр араб ирчүүд ямар ч гэсэн олон их нартай байт юм байна гэж бодож байгаа тийм үү. За тэгтэл за полигами амьдралтай гэдгээр нь одоо яг яриад явчих. Мавритани улсад ирчүүдийн 4% нь полигами. Суданд одоо 10-аас 10% ирчүүдийн 10-аас 12% нь. За нэг жоохон хүнд гарын улсууд руу ороод шүү дээ. За Сомали гингүүт ирчүүд эмэгтэйчүүдийн 20% нь болчихж байгаа. Энэ нэр эмэгтэйчүүд өндөр хөвтэй гарах нь ойлгомжтой шүү дээ. Яг гэвэл нэг ирчүүд төр очиж шаваарлаад байгаа юм чи. Тэгээ 2 3 4-лийн тэр очиж шаваарлаад байгаа юм чи те. За Йеменд болохоор эмэгтэйчүүдийн 2-3% нэгж байгаа. Энэ дэр би жоохон гайхдаг. Яг гэвэл Йеменд өндөр байх хэрэгтэй шүү дээ. Аюу ядуу хуучинсэг хөгжил буураа. Тэгтэл зүгээр энэ зүгээр хитрхи ядуу зүгээр л хүмүүс бараг 4-өөс өөрийг бодохоо болцсон хамтран айлгэр болж амьдрах ч тэнхэлгүй болцсон бүр үнэхээр сүрлийн байдалтай болсон шүү дээ. Ер нь бол Йемен бол тийм байгаа болов уу гэж бодсон. За Иракт эмэгтэйчүүдийн 6%, Палестин Газын зурвас 4%, Египт ирчүүдийн 2% ч хүрэхгүй. Хүш чи бүр төсөөснөөс бүр маш бага юм биш тий. Тий. Үндсэндээ одоо хотуудаар бол бараг л байхгүй. Тий.
хөдөө байгаанууд нь л ийм хувь одоо байгаад байгаа юм. За исламын улсууд дотор хамгийн доогоор ордог тэр Египтийн тэр эрчүүдийн 2% нь хүрч ирсэн шүү дээ тий. За Марокко улсын эмэгтэйчүүдийн 2% нь полигами амьдралтай. Маш хатуу хуультай. Хот газар бол бараг огт байхгүй. За Оманд эмэгтэйчүүдийн 4.5% нь за тэгвэл насаараа бас ялгаатай. 45-аас 49 насны эмэгтэйчүүдийн 10% гэж байгаа байхгүй. За 15-аас 19 насны охид гэдгээр нь ярих юм бол ойролцоогоор тэг хөв гэж. Залуу нь өөрөлж гэж тий. Ойролцоогоор тэг хөв гэдэг чи одоо юу гэсэн чиг. Нэг ширхэг бол байгаа л гэсэн үг байхгүй. Тий. За Катар эрчүүдийн 8.4% нь 2 их нэртэй. Тэгснэ 0.9% нь 3 буй түнстэй их нэртэй гэж байгаа. Тэгэхээр арай гэж 8.4 нь дахиад нэг их нэртэй байж чадчих байгаа байхгүй. Ер нь бол энэ чинь аж үйлдвэрчсэн цаг үеийг яриад байгаа шүү дээ. Бид нар тий нийгэм бас харьцангуй гайгүй хангалуун болцсон. Катар матар чи баян улстай орно шүү дээ. Сауди Арабын 3-аас 4% нэгээс болоо их нэртэй. За энэ дээр Тунис, Лив гэж хоёр улс байгаа. Энэ хоёр улс хоёр буй түнстэй их нэр авахыг хуулиар хориглодог. Тийм улс байгаа. Нэг Тунис, Лив хоёр ч одоо Хойд Африкт ордог хоёр улс шүү дээ тий. Тэгэхээр нөгөө дэлхийн нийтэд таарсан контентууд дээр олон их нэртэй тэр зураг одоо тэр агуулга хэтэрхий их явж байгаа учраас бид ерөнхийдөө жоохон буруу ойлголттой. За бараг тал нь нэг тиймэрхүүл байдаг байлгүй гэдэг ч юм уу тийм ойлголт. Ийм л олон их нэрүүд байгаа гэж бид нэр төсөөлөд шүү дээ. Яг манайтай адилхан юм байна. Тий. Манайх жишээлбэл би ингээд жуулчдаа нисэх хонгосны буудлын дээр очиод авахд надаас одоо чи морьтойгоо ирсэн үү гэж асуудаг. Одоо ч байдаг. Яагаад тэгэхээр Монголын тухай одоо дэлхийн нийтэд таарсан мэдээлэл нэг юм морь малтай гэж ойлгогдоод шүү дээ. Гэтэл бид нар чи өнөөдөр хүн амынхаа бараг 60-70% нь хотод ороод ирсэн, морь онж үзаагүй том болцсон хүн одоо Монголд олон байх жишээ нэ те. Яг тэрнтэй адилхан юм. Стереотипний буюу хэвшмэл ойлголт гэдэг чинь тэр шиг үү те. Тийм байна те. За энийг би нэг бас Reddit-дээрс баах нэг бодит хүмүүсийн бодит амьдралын юм уншсан юм аа. За тэгсэн чинь ингэж байна. За полигами амьдрал байдаг талаар хүмүүс янз бүрийн төсөөлөлтэй байдаг үзээ. Исламын хуулийг чандлан мөрддөг байсан эрт дээр цагт бол нэг нөхөр олон эхнэр олон хүүхдийн хамт нэг газар амьдардаг, хамтран ахуйгаа эрхэлдэг. Хүүхдүүд нь бүх эхнэрийг одоо аавынхаа бүх эхнэрийг ээж гэж дууддаг байсан гэдгээ. За энэ бол исламын алт үеийн жишээ те. За тэгвэл нэг зүйлийг бодох хэрэгтэй. Тодорхой хэмжээнд болоод байсан учраас 1400 жил оршин тогтносон. Тэ тэр энийг түрүүн хэлсэн те. За гэтэл орчин цагийн бодит байдал гэж байгаа. За энэ хүмүүсийн бичсэн юмыг л би унших гээд байна л та. Би нэг ийм айлд өссөн юм аа. Эхнэрүүд хоорондоо таарахгүй байвал хүүхдэд ийм амьдрал там болж хувирдаг. Тийш тайм тий. Би эцэг нэгт дүү нараа бараг танихгүй. Заримдаа баяр ёслолд очих гэхээр тэнд аавын нөгөө эхнэр байдаг учраас бид очиж болдоггүй. Нөгөө эхнэрийн нэр дурддах төдөд ээж нус нулимс болдог байлаа. Ээж минь аз жаргалгүй бүрэг хөндөй хүйтэн хүн болсон. Гэсэн ч ээж салж чаддгүй 11 хүүхэд гаргасан юм. Бурхан минь. Ээж ажил хийж үзээгүй. Одоо аав 70 нас гарсан. Би аавыг тийм жаргалтай байхыг ч харж байгаагүй. Тэгэхээр энэ магадгүй уламжлалаа бодоод аав ээжийнхээ ятгалганд ороод ч юм уу чи хөрөн мөнгөтэй байж дараагийн ихнэр аваач гэдэг ч юм уу юу ч гэдэг. Тиймэрхүү байдалд орцсон. Магадгүй энэ аав өөрөө хүсээгүй эсвэл тухайд хүсэж гин гэж бодсон тэр хоёр дахь ихнэр өөрийнх нь хүссэн юм биш байсан ч юм мэдэхгүй нэг хоёр ихнэртэй байх нь өөрийнх нь хүссэн юм яг байсан уу юу те. Энд нэг орчин үеийн нийгмийн асуудал байгаад байна шүү дээ. За тэгээд бас уламжлалаа мартсан, ёс жайгаа мартсан ч байна. Эсвэл эхнэр одоо дургуцаад байгааг бодоход зөвшөөрөл аваагүй ч юм уу. Тиймэрхүү нэг юм хэлэхээ мартсан байна. Нэг тийм гэрлэлтийн гэрээ шиг нэг тийм байд юм билээ Куран сударт. Юу гэж нэрлэдэг хүлээдтэй тэрийг нь одоо мартчих. Дараа дахиж эхнэр авахгүй шүү гэсэн заалт оруулж болд юм бэл. Уг нь. Эхнэр нь тий. Тиймэрхүү. Тэгэхээр одоо ямар ч нэг зөвшөөрөл авах хэрэгтэй ч юм уу эсвэл тэр гэрээгээ мөрдөгч ёстой ч юм уу нэг тийм шашны шариа хуулийн нэг тийм байгаад байна шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр мэрэгөө дагаж мөрдөх ёс жайг нь алдагдсан ч юм уу тиймэрхүү байж магадгүй юм шиг санагдсан. За өөр нэг хүний бичснээр аав маань өөр нэг газар их нартай байсныг ээж 45 наснда болж мэдсэн. Түүнээс хойш 20 жил өнгөрөхөд аав ээж хоёр нэг оронд байтугай нэг өрөөнд ч унтаагүй. Ер нь 5-аас 9 цагийн хооронд ажилдаг дундаж ирэх хүн бол хоёр дахь ихнэр аваад хэрэггүй л гэж зөвлөе гэж байгаа. За бас нэг хүний бичснээр бол манай нэг найз 3 дахь хүүхдээ гаргаад 2 сартаа байхад нь нөхөр нь дахиж ихнэр авах гэж байгаагаа хэлсэн юм а гэж.
Хөөрхөд үү. Харилцаанд ганцхан нэг талын буруу гэж байдаггүй л дээ. Манай найзд ч алдаа оноо би. Гэхдээ нөхөр нь үнэхээр сэжгийн муухай хандсан юм аа. Тухайн үед. Одоо тэр хоёр байшин саваа зараас салж байгаа гэж. 3 хүүхэдтэй бол салж шин. Манай аав ах за энэ өөр хүний яриа өргөлжилж байгаа шүү. Манай аав ах 3 өөр газар их нэртэй. Хэд хоногоор ээлжилж байдаг. Би хүүхдүүдтэй нь уулздаг боловч тэд хоорондоо хизээч уулзаж байгаагүй. Эмээ өвөө хоёр маань авга ахад олон жил урам хугарч явж байгаа. Хамгийн гол нь 2 3 дахь ихнэрээ авахдаа тэр хинээс зөвшөөрөл аваагүй гэж. Нөө хуйлаа зорчсон. Шариа хуйлаа зорчсон тий. За полигами харилцааг бүгд харилцан зөвшөөрөөгүй л гам шиг болно. Аав маань ээжтэй 18 жил амьдэрсэн дараа нууцаар нэг хүүхэнтэй гэрэлсэн байсан юм аа. Тэр даруйда биднийг хүнч гэж үзэхэ болсон доо. Аав нэг бол хий хоосон хардаж байна гэж ээжийг заагна нь дараа нь хүлэн зөвшөөрөх системийг зөвшөөрсөнгүй гэж зодж эхэлсэн. Бурхан минь тий. Нөгөө эхнэр нь ч ойлгохтой юм бишээ. Миний нөхөр удахгүй чамаа хөөн тиймээс чи өөрөө явчихсан чинь дээр гэж мессеж өчтдөг байсан. Нарийн ширээний яриул үнэхээр шившигтэй. Ээжээс албан ёсоор салаагүй мөртлөө эхнэртэйгээ амьдэрдэг. Бидэнд мөнгө төгрөг харуулдаг ч хөө бидэнтэй ярьдаг ч хөө аав зүгээр л алга болчихсон гэж. Тэгэхээр ер нь сайтар ярьж төлөвлөсөн л биш бол дэмий дээ. Ер нь ярьлаа ч гэсэн хүн юу хүсэж байгаагаа юу хүлээн зөвшөөрч чадхаа бүрэн гүйцэд мэддэг ч юм уу гүйч юм уу гэж. Харин тий. Тухайн үед болох юм байна гэж санаанд багтсан ч гэсэн да яадаг чинь тий. Тэгэхээр одоо бодит байдал ийм л байна л да. Тэр би ингээд баг 50 гаруй хүмүүсийн коммент уншиж байгаа байхгүй. Тэгтэл тэнд нэгхэн гоё коммент байгаа. Ямар яасан гэж баг Америкт амьдардаг хичээгүй байгаа да. Америкт амьдардаг айгүй том бизнесмен баг л одоо Мэйшн гэдэг шиг баг тийм орд тар шиг юмд амьдардаг. Тэрэн дотор нэг 3 ихнэр нь эв найрамдалтай хүүхдүүд нь хоорондоо эв найрамдалтай байдаг гэд одоо нэг тийм л ганц л тийм сэтгэл байгаа байхгүй. Тэгээ бусд нь бол дандаа зовлон байл. Зовлон. Миний амьдрал ч гэсэн тийм нэг хүний амьдрал их ойрхон байсан л та. Нэг их нэртэй суун. За хүүхэд төрнө. За тэгэл дараагийнхаа хайрыг олд юм шиг байна. Тэгээ суун. Дахиад хүүхэд төрнө. Тэгэл дараагийн хайр гарч ирнэ. Суун. Хүүхэд төрнө. Тэг тоолн тэр хуучин хүүхдүүд бол тэр хүний хувьд одоо зовлон юм уу? Тэ одоо юм яшиг дараа гэж үзээд тэгээд хамгийн сүүлийн хайран дээрээ төвлөрөөд явжгаад тэгэл дараагийн хайр гардаг. Энэ олон их нэртэй байна гэдэг чинь Монголд бараг л альбан босоо явагдаал байгаа ч тийм. Явагдаад байгаа. Тий. Тэгээд тех тоолнд хамгийн гол нь нийгэмд маш хортой зүйл гэж одоо аав үсэж байгаа хүмүүс тий. Ээж нь аз жаргалгүй уйлж унчихыг харж эрэгтэй хүнийг үзэн яддаг болж байна. Тий. Тэгээд бас дутуу гачиг үзнэ. Маш их юм их туулна. Эн чинь бүгдээрээ аавын үлгэр байхгүй болж байна. Байхгүй болно. За тэр чинь ингээд нөгөө нийгэмд тийм гэмтэлтэй хүмүүс ингээд олноор бий болоод шүү дээ. Тэр чи одоо нийгмийн үзэгдэл болоод ирэхээр хэцүү шүү дээ. Тий. Тэр гэмтэлтэй хүмүүс тэр улсууд чи ирээдүг авч явна шүү дээ. Тэр их нулимсыг мэдэрсэн өөрөө ч гэсэн ингээд одоо ад үзэгдэж байгаагаа мэдэрч өссөн тэр хүн нийгмийн харилцаанд ороод ирэхлээрээ нийгэм рүү хороо цэцэж эхэлнэ. Яг үн тий. Тэр хорн эргээд дахиад нэг хүний гэмтэн. Ингээл нөгөө чөтгөрийн гуралжин тойрог гэдэг шиг нэг мухай амьд төр ингээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ эхнэрч бай, нөхөрч бай ер нь гэр бүлийн харилцаанд хитрхи сэтгэл хөдлөлөөр гэдэг юм уу эсвэл хитрхи бие физиологийн одоо шаардлаганд гаргаж байгаа одоо тэр шийдвэрүүд зөвхөн тэр хүний амьдралд биш нийгмийг бүхэлд нь муухай болгох юм шүү гэдгийг л одоо багаас нь зааж өгмөр юм шиг байна тийм. За одоо нэг үлдсэн нэг шанаг арай өөр нэг юм байгаа. Тэрийг ярьчихад хоёлаа нэвтрүүлээ дуусгая да. За олон их нартай байхаас илүү нэг аимшигтай нэг үзэгдэл байгаа. Энэ бүр аягүй сонио. Би бүр дэлхийд аваа хүмүүс ер нь гадралдаг мэддэг юм байл л дээ. Би бол бүр саяхан сонссон байхгүй. Энэ амар үзэгдэл нь болохоор үеэл хоорондоо гэрлэлт. Исламын шашинд үеэлүүд гэрлэхийг цус гарт гэж үздэггүй. Ямар сони юм бэ тий. За энэ бүр яаж ийн гэж одоо гэрлэж байгаа хосуудын хэдэн хувь нь одоо үеэл байна гэдэг одоо тоогоор юм ярих гэж байгаа шүү. Сауди Арабид 25-аас 42%. Йорданд 28-аас 32%, Иракт 33-аас 46%, Катарт 34%, Арабын нэгдсэн Эмиратад 26-аас 30%, Йемен 40 хүртэл хувь.
Наач өнөөгийн тоо тий. Одоогийн Египтэд арай бага буюу одоо 10-аас 20%, за хот газар бол бүрч бага. Судан, Мавританд бол бас их өндөр байдаг. За Тунис, Мароккод бол одоо юунаас тусгаар тогтнолын юунаас хойш хайрцангуй багассан гэдэг ийм байдаг. Зарим газар 40 хүрээд байна гэдэг чинь хоёр хосын нэг нь үеэлүүд. Ямар баларцсан юм бэ наачд тий. Энэ бүр аюул сэн. Энэ бол зөвхөн олон их нарт байхаас илүү аюултай. Аюултай шүү. Аюултай үзэгдэл. Одоо тэр нэг юунд дэд. Гений сан бүр бодоол шүү дээ. Тий, шах юу лээ? Нэг тийм шах ямар юм блэ? Нэг тийм юу гэдэм блэ? Пакистаны одоо хархан хүүхдүүд гээд. Дух нь хавчиг. Нөгөө prefrontal cortex гэдэг хүний нэг төвөгтэй, нарийн төвөгтэй төлөвлөх үйл ажиллагаа явуулдаг чинь духны яг цаана байдаг шүү дээ. Одоо духны хилтэн гэж нэрлэдэг байдаг. Тэр нь хөгжөөгүй. Тийм учраас ерөнхийдөө зүгээр маш энгийн одоо 2-3 юм төлөвлөж ер нь бол маш энгийн юм төлөвлөж чадахгүй л гэсэн үг. Тий ерөнхийдөө тэгээд баг 2-3 настай хүүхдийн сэтгүүт юм аашин. Тэгээд тэрийг болохоор тийм хүүхдүүдээр одоо бүрдүүлсэн гуйлганы одоо зохион байгуулалттай гуйлгын бүлэг байна гэж байна. Тийм хүүхдийг гудамжин суулгаж гуйлгуулж агаад тий өрөвдүүлж агаад тэгээд одоо гуйлгаар цөглөсөн мөнгө төгрөгийг аваад яадаг ч юм уу тийм бүлэглэл энэ бий болцсон. Тэрийг болохоор Пакистаны хархан хүүхдүүд гэж нэрлэдэг. Тэр одоо нөгөө юунаас л болсон. Ийм юу үеэл орны гэрэлтээс болж л генийн дөрөтл юм. Одоо өнөөгийн нийгэмд амьдарч байгаа бичиг үсгтэй хүн үеэлүүд хоорондоо суухад бидний ой санаанд бүр төсөөлөхгүй бидтэй. Суухад тухайн одоо айлын одоо удмын сан. Тийм. Яаж хохирох вэ гэдгийг бүр ямар ч их сурвалжаас олоод мэдэх боломжтой. Тэгэхээр наад хүмүүс чинь бичиг үсэхгүй байгаад байна. Ямар ч учиртай. Энэ одоо юу л юм шиг байгаа юм. Бас л нөгөө анханасаа энэ юугаар явцсан. Хин ч өөрөө бас үеэлтэйгаа гэрэлсэн Мухаммед. Энэ Мухаммед гэдэг нь уучлаарай. Энэ шашны хүмүүс сонсож байгаа бол уучлаарай. Бид нар яг уу сонсоод судалсан зүйлээ л одоо ярьж байгаа шүү дээ. Үнэхээр Куран дээр нь тэгэл бичигдсэн байгаа. Үнэхээр ингэ бичигдсэн цагаан дээр хараар бичигдсэн зүйлийг л яриад байгаа шүү түнс одоо. Гэхдээ үнэхээр яана энэ зураг нь шүү дээ тий. Ийм царайтай нөгөө нэг тархиныхын тэр хэсэг нь хөгжөөгөө. Тий хөгжөөгүй юм. Урд хэлтэн хөгжөөгүй хүүхдүүд байгаа байхгүй. Тэг хүүхдүүд ч зарим 40 мөч хүрсэн явжлаа шүү дээ тутчихдаг. Ивэдээ эн чинь ингээд цэвэр хохирогч. Тий цэвэр хохирогч. Тий. Одоо тэгээ энэ үзэг тэгээ энэ хүүхдүүдэд хараад ядаж чинь дараагийнх нь хүмүүсийн шийдвэрт нөлөөлдөг юм. Энэ одоо юу л юм шиг байлээ л дээ нэг тийм сонио. Одоо ингээд нэг 5 хүүхэд дунд нэг тийм юм гардаг юм шиг байгаа. Нэг жоохон гений өөрчлөлтөд оролцолтой юм гардаг юм шиг байгаа юм л нөгөө нэг одоо үеэлүүд хоорондоо суухлаар. Тэгэхээр одоо шашныхаа хүрээнд ч юм уу нийгмийн үзэгдлийн хүрээнд ч юм уу нэг танил дасал болсон юмнда за яг нэг 5 хүүхэд дунд нэг ийм хүүхэд байх гэж бодд юм уу яа тий. За эсвэл хүүхэд болгоно тийм гараад исэн болвол ирэх биш болчихл байсан баг. Гэхдээ эн чинь тэгэл амар л гоцтой. За тэр манай нөгөө ургийн бичиг гэж нэг гоё биш тий нэг хамгаалдаг тий. За энтэй холбоотой би нэг гоё түүх ярьж байгаа. Би ч одоо ингээд мэрэгжлийнхэн буюунд олон орны жуулчдтай харьцлаа шүү дээ. Тэгээд манай оронд аялал зугаалчаад буцаж байгаа жуулчдыг дийлэн хилээд их сайхан сэтгэл төрсөн юм юу вэ? Тань таалагдсан юм байна, таалагдаагүй, гонигтай санагдсан юм юу вэ гэдэг ингээ хамгийн сүүлийн өдрүүдэд ярилцдаг л та. Тэгэхэд танаа Монгол улсад ингээд нийслэлээр нь орлоо. Хөдөө орон нутгаар ингээд нэвт шувт явлаа. Би танаа оронд өвчтөн өнгөх багаарлаа. Энэ л их сайхан байлаа гэж хэлдэг шүү. Одоо тэр нөгөө хөдөө орон нутагт ингээл одоо ямар ч хамаагүй бид нар чинь айл төлөвлүүлж амжихгүй шүү дээ. Ингээл ороод айлд яваал ороход нэг тийм гоё цогтой нүдтэй морь малтайгаа ноцсон. Нэг гоё дээгүүр харсан. Таш хийсэн энэс ихнэрүүд тэгэл цай зүгөө барьж байгаа тэр сайхан охтууд гарч ирдэг. Тэгээд тэрийг нь бол бид нар ингээ жирийн үзэгдэл гэж бодоод байдаг. Гадны үеийн нүдээр харахлаар энэ танаа оронд явж байхад юу н хаач байсан гэсэн юм бүр юм одоо үгдгийн одоо гажиг гэх юм уу те янз бүрийн юм асуудалтай хүмүүс ер нь таарлцсангүй те нүдэнд харагдсангүй энэ үнэхээр сайхан байлаа. Эн чинь их гоё шүү. Та нар азтай юм гоё ард түмэн байна гэж хэлээ явдсан шүү. Монголчууд цусан бодлого сайтай шүү. Тэр нэг хизээвэл нэг юу яриад нэг шалгуудлал юм багчлаа. Монголчуудын төдөө өвн цус орцсон чиглүү тэр нэг шалгуудлага суургуул юм байсан байт шүү дээ. Гэхдээ хэрэг тийм бол миний найз нөхөд миний ах дүү нар дотор ийм тийш дээ. кейс л байхгүй.
одоо манай хамаатны би ч одоо баг 40 мөчийн үеэд хаялтаа гэж таарч байгаа байхгүй. Тэгэхээр асуусан юм байна уу? Байхгүй. Бүр ширхэгч бүр таньдаг хүмүүс увсад тэр сэлэнгдэж тэр хотод ч тэр миний таньдаг хүмүүс дотор цус харьцсан нэг ширхэгч байхгүй. Харин одоо нэг аюул байгаа нь тэр нөгөө нэг хайрыг бий болгоод хүүхэд бий болгочоод дараагийн хайр гэж яваад байгаа мэдэхгүй гэсэн болоо. Нөхдүүд одоо харин яг тэр нөхдүүд хоорондоо мэдгүй явж байгаа суух аюул болоо. Тийм болохоор тэр нөхдүүд одоо жоохон бодолтой баймаар шүү. Нөгөө донж банууд тий. Үнэхээр тийм болчлоо гэж бодоход тэгэл тэр чинь ядаж цуцгаардах магадлалаа бодоод холбоос үлбэтэй танил талтай ядаж нэг хэдэн жилдээ нэг уулзчихдаг ч юм уу. Тэгээд одоо энэ нэг хэдэн жил өнгөрөхөдөө салсан барьсан хүний өөр бүх юмдэл чинь гарнаа да. Тэг ядаж тэгмээр байгаа байхгүй тий. За ийм л нэвтрүүлэг байна да. За та бүхэн шинжлэх ухааны танин мэдгүй од мөндөр суугийн бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийг NTV телевиз олоод мөндөр 83.3 бас 107 гэсэн хост тайлганаар хүлээн авч сонслоо. Шинжлэх ухааны танин мэдхүйг дэмжиж түгээн дэлгэрүүлэхээр сайн хүнсээр сайхан хамтыг ураатай Holly компани мөн аялах боломжийг хүн бүртөөрөтэй Join Me цэгийн маань аялын платформ хамтран ажиллалаа. За энэ маш сонирхолтой нэвтрүүлгийг тийм ээ бэлдэж бидэнд танилцуулсан өгүүлэгч орчуулагч Мөнхбаатарт маш их баярлалаа. Баярлалаа, сонссонд баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухааны танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.